Сайн бацхан үзэгчтэй. Ном ертөнц нэвтрүүлгийн нэгэн шинэ дугаар Говьсөнбөр аймагаас хүрэхэд бэлэн болсон байна. Говьсөнбөр аймаг бол Монгол улстай хамгийн отгон аймаг гэгддэг. За мөн нийтийн номын сан гэсэн сүүлд байгуулагдсан буюу мөн отгон номын сан болж номын сангийнхаа салбар тооцогддог ийм аймаг байгаа. Тэгэхээр тус одоо аймгийн нийтийн номын сангаар бид зохиолч уран бүтээлчид мөн номын санчтай уулзсан байгаа юм. Тэгэхээр энэ удаагийн нэвтрүүлгийг Говьсөнбөр аймгийн Сөмбөр гардны өнгөөс та бүхэндээ хүрэхэд бэлэн болжээ. Нэвтрүүлгийн нэгэн шинэ дугаар Говьсөнбөр аймгийн номын сангаас үзэгч уншигч та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. Тэгэхээр энэ удаа ярилцахаар тус номын сангийн захирал Батминд ахтаа уулзч байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа та бүхэн чинь өдөр мэнд. Говьсөнбөр аймаар номын сонин сайхан одоо хэр их байна ээ. За манай нутгаар бол номын талын сонин сайхан ихтэй. Ер нь бол манай номын сан болохоор бол 7 төрлийн үйл ажиллагаа явуулдаг. Тус номын сан болохоор үйлчлэгээ гэрээ ном болох үйлчлэгээ, зөөврийн номын үйлчлэгээ, нүүлийн номын сангийн үйлчлэгээ, интернет мэдээллийн номын үйлчлэгээ, захин номын үйлчлэгээ гэсэн 7 чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Манай хувийн програм машинтай. За машинаараа төгөөдөө ийм багт номын үйлчлэгээ хүргэх. Энэ болохоор төлөвлөгөөтэйгээр явдаг. Доос нөгөө эдийн засгийн хүндрэл санхүүгийн боломжоос нь шалтгаалаад жил дээр нь харьцангуй цөөхөн явж байгаа. Хуучин болохоор бол хуулиар болгон явдаг байсан. Тэгээ ер нь шинэ номын тухай, ер нь ном хэрхэн унших вэ? Шинэ ном сэтгүүлүүдийг өдөөгийн хөтөлмөрчдөд хүргэж үйлчилдэг. Тийм үйлчилгээ үзүүлж байгаа. За манай байгууллага бол 2004 онд Боловсрол соёлын газрын харьяа аймгийн музейн номын сан нэртэйгээр анх байгуулагдчихсан. Тэгээд 2005 онд аймгийн засаг даргын захирамжаар аймгийн нийтийн номын сан гэж тусдаа бие дааж үйл ажиллагаа явуулж эхэлсэн. За өнөөдөр бол одоо 11 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. Надад биднээс 10 жилийн хойг тэмдэглэж нэлээд олон сайхан үйл ажиллагаануудыг явуулсан. Манай аймагуд 3 сумтай, 3 сумынхаа хөтөлмөрчдийн дунд номын үйлчлэгийг хүргэж байгаа. За манай номын сан болохоор 7000 гарчим ном, хэвлэл, бусад материал, тогтмол хэвлэлтэй. Ажилтны нэг 18000 хүнд 30,000 гаруй ном болгож үйлчилдэг. Өдөртөө бол одоо ихэнхдээ өдөөс өмнөөс маш их ачаалттай байдаг. Манай уншигч бол ер нь ерөнхийдөө голдоо ингийн улсын сургуулийн сурагчд байдаг. Ажлын 8 цагаар ажилладаг байсан манай номын сан 16 оны ихээр манайх нөгөө номын сангийнхаа одоо судалгааг хийгээд эргээд албаа хаагчид одоо зөөрөөр ном олгож үйлчилж ирсэн ажилтны албаа ажил дээр нь очиж тэгээд тэрнийхээ юугаар санал хүсэлт аваад тэрнийхээ дагуу одоо цагаа 2 ээлжүүлээд номын сан 2 ээлжүүлээд албаа хаагчдын одоо чөлөө цагийн зөвөн өрүүлэх одоо номтон хөрлүүлэх боломжийг олгох зорилгоор 2 ээлжээр энэ жилээс ажиллаж байгаа. Хагас бүтэн сангууд 7 хоногийн бүтэн орой 20 цаг хүртэл иймэрхүү байгууллага байна. За манай тогтмолцсон хэд хэдэн үйл ажиллагаанууд манай номын сангаас байгуулдаг. За жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ном эрдэм гээд 3 сарын хаяг зохион байгуулдаг. 2 дугаар сарын 1-ээс биднээс 5 сарын 1-ний хооронд үндэсний бичиг үсгийн өдрийг тохиолдуулаад тэгээд нийт уншигчдын дунд төрөл бүрийн үйл ажиллагаа ном тойрсон үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг. Манай номын сангийн онцлог давуу тал гэх юм бол одоо цаг алдалгүй үйл ажиллагаа явуулж олон аян явуулдгаараа давуу талтай. Надад бол ном эрдэм аян таалагдсан. Одоо 3 сарын аян явагддаг байгаа. Энэгээр одоо хүүхдүүд илтгэлийн уралдаан болно. Бас тэргүүний уншигч чалгаруулна. Бага дунд ахлах насны аахаа тэмцээн явагддаг. 3 сар манай номын санд сурч ном уншсныхаа үр дүн дээр одоо тийм тэмцээнүүдийг явуулж шагнал гартуулдаг байгаа. Энд нь болохоор хүүхдүүд ихээр хамрагдаж ном унших дуртай, сонирхолтой болж ирдэг. Манай номын сан бол орон нутгийнхаа нийт иргэд тэр дундаа хүүхэд залуусыг ном хэвлэл болон хэвлэл мэдээлэлээр хангах тэднийг мэдлэгийнх нь хэрэгцээнд зориулсан үйлчлэгийг үзүүлэх, төрийн үйлчлэгийг үзүүлэх. За мөн нөгөө тэгүр багаас нь хүүхд багчуудыг ер нь бол ном унших
одоо дадал суулгах. За тэгээд улмаараа ном таарсан олон төрлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулах. Мөн цаашлбал одоо номоос авч авсан одоо мэдлэгээ амьдралдаа тусгалуулган ашиглахад нь чиглүүлэн олон төрлийн үйл ажиллагаануудыг бас санаалсан зохион байгуулсан. За манай номын сан 2008 оны 12 сараас эхлээд Live 4 програмыг авч үйл ажиллагаанд хөгжүүлж байгаа. Энэ электрон каталогийн онцлог нь болохоор уншигч хөгжүүлэгчид төргөн шуурхай номоо олоход хялбар зорилгоор одоогоор бол манай электрон каталог 4338 төрлийн 7259 шиг ном бүтгэгдсэн байгаа. Манайх дэлхийн зүүн олон улсын байгууллагатай хамтраад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд зорилт төлөвийн иргэдийн дунд оюуны ундрах нэртэй 2 үе шаттай юм уралдаан зарлж явуулсан. Тэгэхээр маш олон хүүхдүүд уншигчд маань идэвхтэй оролцож олон сайхан байгууллагуудын шагналуудыг өгсөн. Манай байгууллагыг бол төрийн болон төрийн бус байгууллагууд бас их дэмжиж хамтарч ажилладаг. Эхний 6 сарын байдлаар бол эхнийхээ үе шатыг дүгнээд тэгээд шагнал урамшуулан гардуулсан. За одоо өрн дулаан цаг болгоод сургууль соёл ихэвчлэн хүүхдүүдийн амралт эхэлсэн учраас уншигч тарцсангүй цөөхөн энгийн уншигчд болон төрийн албан хаагч нар бас идэвхтэй оролцсноо. Манайх бол уралдаануудыг болохоор бол хамгийн гол нэг шагнал өгтөн гол нь биш. Хүмүүсийг яавал ном хэвлэлд дуртай болгох вэ? Тэг яаж номыг унших вэ гэдэг ч юм уу тийм талаараа их арга зүйн заавар зөвлөгөө өгч тэр тал руу их илүү үр дүн харсан тийм үйл ажиллагаануудыг манай номын санч нар санаачлан зохион байгуулдаг. За ингэснээр ч гэсэн ер нь бол эрэг хөдөлмөрчдөөс одоо эрэг үнэлгээ номын сангийн үйл ажиллагаанд бол тусгалаа болдог. За Нодон аймгийн Засадаргын орон нутгийн хөгжил сангаас 5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар номын баяжилт орж ирсэн. Голчлон хүүхдийн номын зохиолоод орж ирсэн байна. За энэ нь болохоор бол манай одоо төсөв тусгагдсан жилдээ нэг 2 сая 900 за орчин 3 сая гаруй төгрөгийн ном хөдөлтөн авах юм одоо төсөвтэй. Тэгэхээр ийм баг. Тэгээд ер нь өнөө цагийн номын үнэлгээ ямар вэ? Хэдэн ном авах вэ? Одоо тэрэн дотор олон төрлийн номнууд чинь уншигчд бол уншигчдын өөрсдийнх нь сонирхлоор номынхон ангиллаар ингээ явах юм бол нэг номыг маш цөөхөн авах. Цөөхөн ном ноогдох тиймэрхүү тоо гарч байгаа. Тэгээ бид яавал номынхон фондыг өшөө арвижуулах уу те? Яавал уншигчдийнхаа сонирхож байгаа тийм номыг олж тэдэндээ бас үйлчлэгээ үзүүлэх вэ гэдгийг бас янз бүрийн хувьраар бас үйл ажиллагаа санаачлан зохион байгуулж ингээ явдаг. Номын санд олох нь татгалзын дэвтэр гэж байх ёстой. Тэр татгалзын дэвтэр дээр хөтлөөд одоо уншигч хэрэгцээтэй номоо захиалдаг. Тэр номон дээр болохоор манай номын сан цөөхөн хувьд байгаа мó, ер нь огт байхгүй байх юм уу гэдэг нь тэрүүгээр гаргадаг байхгүй. Тэрийг судалсныхаа үндсэн дээр аль номоо төлхөө одоо манай уншигч нар эрэлт хэрэгцээгээ тэн дээрээ биччихдэг. Тэгэхээр тэрнээс судлаад шаардлагатай номоо бүрдүүлдэг. Тэгээд дээрээс нь бол шинэ гарсан номоо бас бүрдүүлээд фондынхаа судалгааг хийгээд одоо хамгаалахын ном гэхэд манай фонд бүрдүүлэх шаардлагатай байх юм уу, нөхөн бүрдүүлэх шаардлагатай байх юм уу гэдэг судалгаа гаргасныхаа үндсэн дээр номынхан бүрдүүлэлт хийдэг. Номын оюуны ундрах уралдааныг эвэн тэтгэж аймгийн 7-8 эмийн сан одоо эвэн тэтгэсэн бизнесийн байгууллагуудаас Жанжин тойрны төрийн бус Жанжин тойрны Данжин сөхөөс төрийн бус байгууллагаас эвэн тэтгэж оролцсон. Дэлхийн зүүн олон улсын байгууллага бол манайтай хамтарч ажиллаад одоо 7-8 жил болж байгаа. Энэ бол жил ирэх тусам дэлхийн зүүн олон улсын байгууллага бор өндөр орон нутгийн хөгжил хөтөлбөр хамт олон бол бидний ажлыг дэмжиж хүүхд залуучуудыг номтой нөхөрлөхөд бас дэмжлэг тусгай их үзүүлж байгаад их энэ зэнгэр дэлгэцийг дамжуулаад нийт хамт олонд нь баярснаа илэрхийлье. Говьсамбар аймгийн нийтийн намын сангийн оюуны ундрах намын бүлэгмийн гишүүн байна. Манай намын бүлэм нь болохоор 12 хүүхдийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа 2016 оны 5 сарын 1-ээс
явуулж эхэлсэн байгаа. Бүлэгмийн гол зорилго гэвэл хүүхдүүдийг номонд дуртай болгож ном уншихын түүнд биднэрт ямар давуу талтай вэ гэдгийг нь болохоор мэдүүлэх зорилгоор энэ бүлэгмэнд байгуулагдсан байгаа. Ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхэлчих юм бол манай үйл ажиллагаа ер нь бол ихсдэг. Хүүхдүүд амралтаа аваад амралтын үе эхлэхээр зэрэг харцангуй гайгүй. Сургуулиуд өөрсдийн номын сантай. Ангиудын дотор анги бас номын сантай. Цэцэрлэг байна. Говьсөнбөр аймаг 5 сургуультай. Цэцэрлэг 4 цэцэрлэг байгаа хаа. Тэгээ хоёрын цэцэрлэгүүд бас ороод ирж байгаа. Уншигч нар маань болохоор бол өөрөөсөө сонирхлын дагуу ер нь ямар ном уншиж байгаа гэж биднээс бас тандалт хийдэг. Ер нь ямар ихэвчлэн одоо үргэлжилсэн үгийн зохиолуудыг хүмүүс их уншдаг. Сонирхон уншдаг. Аль ч насны хүмүүс. За бага насны хүүхэд биднээс цэцэрлэгийн насны хүүхдэд хүртэл одоо үйлчлэлтэй шүү дээ. Цэцэрлэгийн багш нартай гэрээ хийгээд тэгээ манай номын санч нараа очиж уулзаад номын санд урьж ирээд хүүхдүүд оролцуулаад тэгээд тод уншлагаас эхлүүлээд цэцэрлэгийн багш нар чинь нөгөө номыг гоё заах арга зүйн өөрөө дээ шүү дээ. Тэгээ гоё юм явуулаад за номон гоё уншаад зургийг харж хэлүүлээд тэгээд зарим нэгэн хэл зөвшөөрөх талын үг хэллэгнүүдийг хэлээд тэгээ номын сангаар гоё бяцхан хүүхдүүдийг ингээд ороод гарах нь бидэнд бас гоё байдаг. Тэгээ ер нь бол эн чинь цаад утгаар болохоор хүүхдийг бүр багаас нь одоо ном унших дадал зургах. Эхлээд номд сонирхолтой болох. Одоо сонирхолтой болохын тулд ямар арга байна вэ? Тэр аргыг хайж эхэлнэ. Одоо ингээд бусдаас судлана, бусдаас мэднэ. Бусдын сайхан туршлагыг одоо өөрсдөө ингээд тусгал болгож аван тэрийг ажил хэрэг болгоно. Гэх мэтлэнгээр биднээс одоо ажиллаж байгаа. 2014 онд биднээс манай хамт олон Сэлэнг аймгийн номын сантай танилцсан. Дархан уул аймгийн номын сантай очиж танилцсан. Тэгээ хамгийн гол нь би ажилтнуудаа ижил төрлийн байгууллагуудаар явуулж, ижил төрлийн мэрэгчлэнүүдээс номын санчтаас бас бусдын туршлагаас судлаж ажилдаа бас тусгал авах. Одоо тийм одоо сэтгэлд нь чөлөөт сэтгэлгээний тийм салхиуруулахын тулд биднээс хүмүүс авч явж уулзаж ярьж тэндээс бас шинэ юм ингэж олж мэдтий. Утгасколын салбар болохоор одоо үе үеийн насны уран бүтээлч нар манай бас байдаг. Тэ? Залуу хүмүүс ч байна, дунд насныхан ч байна, ахмад уран бүтээлч нар ч байна. Тэгээ нөө уран бүтээлч нарын дунд бас зааг ялгаатайгаар биднес үйл ажиллагаануудыг явуулдаг л та жил болгон. Жишээ нь ахмадуудынхан дунд болохоор бол 60-аас дээш 50 наснаас дээш эмэгтэйчүүд 60-аас дээш насны ахмад уран бүтээлч нарын дунд утгын сүүн хишгэл ингээд яруу найргийн наадам явуулдаг. Энийг болохоор Сүмбүсмэн сахарган тамган газрын ивент тэтгэлгээр явуулж ирсэн. 2013 онд байна. Биднес Монголын зохиолчдын бэлтээр утга зохиолын өдрүүдийг зохион байгуулсан. Говьсөнбөр аймгийн. Тэгээ ер нь бол энэ чинь 80-аад онд байсан утга зохиолын өдрүүд гэдэг үйл ажиллагааны нэг хэсэг тасраад тэгээд тэр тасарсан байсан тэр үйл ажиллагааг биднес Монголын зохиолчдын бэлтээр бас үргэлжлүүлэн явуулж бас тэгээд зохиолч уран бүтээлчднээс бас сайхан сэтгэлийн сайхан тийм даалгавчтай юуг бол хүлээж авч илээ. Ер нь тэгээд за залуу уран бүтээлчдийн дунд болохоор бол биднес 2014 онд шилдэг зохиолын салбар болохдоо аймгийн засаг даргаас 500 мянган төгрөг шагнуулсан юмраа салбар. Тэгээд тэр шагналынхаа мөнгийг хэрэгтэй юм зарьяа гэж зохиолынхон уран бүтээлч хамттай ярилцаад тэгээд анхны номон гаргах гэж байгаа 2 залуу уран бүтээлч номыг бидээс ивент гэж гаргаж өгч өгсөн. Энд нь болохоор Сахиагийн болгон Баттулгын Батгэрл гэдэг залуу уран бүтээлчийн номыг ивент гэж гаргасан. За
энэ 20 жилийн утга зохиолын салбарын 20 жилийн хугацаанд бол 3 удаа биднес хамтын уран бүтээлийн ном гаргасан. 1994 онд нэг гарсан байдгийг. Тэрний дараа 2010 онд Боржгоны их шиглэн нэртэй. Тэгээд 14 онд Боржгоны их шиглэн 2 гих мэтлэн гэдэг дандаа хамтын уран бүтээлүүд гаргасан. Тэр нь болохоор бол тухайн жилд ч юм уу ер нь уран бүтээлч нар чинь бас их санхүүгийн боломж аяа хязгаарлалт нь байдаг шүү дээ. Уран бүтээлийн хийцэн ингээ номоо гаргамаар байдаг боломж олддоггүй. Тэгээ биднес болохоор бол тусгайлын салбарын болохоор бас янз янзын эрэл хайгуулыг хийж идэв. Уран бүтээлчийн дэмжих талаар. За яавал ивент итгэж болоод өгчихгүй нэг ч гэсэн уран бүтээлчийн номыг гаргуулчих юмсан гэдэг ч юм уу те. Нөгөөтэйгөр та одоо номоо ингэж гаргах гэж одоо хүмүүст урам хайлаж улам хийх уран зураг орнууд ингэ дэмжих жишээтэй ч юм уу те. Иймэрхүү олон төрлийн үйл ажиллагааг хийж ирснээр бид бас нэлийн олон уран бүтээлч нарын урамыг сэргээж өгсөн. Тэгэхээр ер нь бол манай уран бүтээлч нар бол ер нь галтай цогтой сайхан уран бүтээлч нар байгаа. Ер нь олон оролдооны наадмуудад идэвхтэй оролцсон уран бүтээлч нар ч байна. Говьсөнбөр аймгийн бас намын сангаар намын нэвтрүүлгийн хамт олон зочлоо. Тэгээд хэдийгээр нөгөө зайдалбай баач гэсэн нөгөө хийх бүтээх хүсэл тэмүүлэлтэй хамт олон байгаа юм байна. Уран бүтээлчдэн ч гэсэн дэмжиж хамтран сайхан үйл ажиллагаануудаа зохион байгуулт юм байна. Дараа уулзахад одоо өөрсдийн хувийн одоо тэр гаргасан зураг төслийнхээ дагуу номын сан баригдчихсан өшөө олон сайхан шинэлэг үйлчилгээ явуулдаг болсон. Тийм байхын одоо ерөөлийг өргөн барий. Тэгээд тандас номын нэвтрүүлгийн хамт олон зэрэглэн гаргадаг сэтгүүл тэгээд бас энэ бил өргөн барья. За баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлэг маань Говьсөнбөр аймгаас үргэлжлэн хурж байна. Тэгэхээр яг одоо бид уулзуулах гэж байгаа хүн бол за Говьсөнбөр аймгийн хүүхдийн эмч Яруу найрагч Батүл Зилтэй уулзаад байна. Таны өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Сайн байна уу? Нутаг орноор бас сонин сайхан юу байна? Ялангуяа номын сонирхож явна. Нутгийн сонин энэ жил сайхан зам болж байна. Зунгой бороо жоо сүүлийн 20 хоног нэлээ хаалж байна. Бусдаа 100 сайхан болох байх. Номын сонины тухайд бол хамгийн сүүлийн одоо сонголттой холбоотой манай эцэгийн гүйцэтгэх захирал их хурлын гишүүн боллоо болон цамтан мөхөт. Мөн одоо их хурлын гишүүн боллоо мөхцөг дараа манай аймгаас сонгогдож их хурлын гишүүн боллоо. За бусад орон нутгийн зохиолчдын хувьд бол өөрсдийнхээ хэмжээнд уран бүтээлээ тойроод яг сүүлийн 2-3 сарын байдлаар манай салбарынхаас шинэ ном хэлэгдэж байгаагүй байж байна. Хамгийн сүүлд утга зохиол сонд манай салбарын гишүүн агсан Бонцогсрон ахын маань шүлгүүдийг оолжин чаваараа маань нийтлсэн. Шүлэг яруу найраг бас хэдийн үеийн сонирхов. Ууган тач өөрөө хүүхдийн эмч хүн байж та энд бас эмч хийдэг. Одоо эмчээр ажиллаж байгаа. Оюутан үеэс сая ер нь ном уншсан эхлэл маань бол бичиг үсэг мэддэг болсон цагаас л гэж хэлнэ. Бидний багад телевиз, захин мончин энэ ухаалаг утас янз бүрийн байхгүй бас учраас номоор л дамжуулж орон ертөнцтэй харьцдаг байсан. Ном уншсаар байгаад бүр сүлд 20 гарсан хойно ганц нэг шүлэг бичиж оролдоо. Тэгээд яг цөөхөн хүмүүст үзүүлсэн нөгөө хүмүүс маань урам хайлаад хамгийн сүүлд миний дунд сургуулийн монгол хэлний багш маань байсан. Доод цэмчиг багштай үзүүлэхэд бас яруу найраг шүлэг гэж үзэж болох юм байна. Эмгэтгээд ингэ ном болгох гэж урам хайсан учраас л ном болгож хэлсэн. Хамгийн их сайн татан нөхрөө болгодог номнууд бас энд байх шиг байна. Ямар ч хэлээр ном уншиж байна. Дөнгөж одоо сургууль төгссөн дараа нь бол мэрэгчлийн ном их уншиж байлаа. Анх өдөө сумд очихдоо нэг чамдаа номтой л. Одоо тэр үе яалганы хайрцаг нэг хоёр яалганы хайрцаг номтой л. Тэгээ нэг хөгжим сонсдгоос нэг хэдийн пянцтай л очиж ирсэн. Одоо бол яг хөө мэрэгчлийн хувьд бол шинэ гарсан юм л үзнэ. Уран зохиол илүү их одоо яруу найргийн шинэ номуудыг бол яаж игээд олоод авчих юм үзчихээ л боддөг. Манай ингээд салбарын хувьд эзэгийн шагналт бачаал багш маань байгаа. Манай мөн одоо салбарын тэргүүн Монголын зохиолч төрлийн шагналт инхтер. За мөн номын сангийн дараа Батмэнд энэ хүмүүс маань бол бэтэд бол аль нэг нь хот яваад шинэ ном аваад гэх юм бол дамжуулаад уншчихдаг. Тийм учраас бол шинэ номуудыг хаваад
голцоохон дамжуулаад уншиж байна. Энд номын төлөв гэж одоо байна. Номын төлөв гэж манайд байдгүй. Ихэвчлэн ингээд одоо нэг бараг нэг сүлжээ маягтайгаар жишээлбэл одоо манай тэргүүн гэдэг хэвчлээ за Сундуугийн хоёр ном байна аваад хачаа гэж авдаг ч юм уу. Дөрмөд дугаар номыг хэлээ амийн тамаан дараа дамжуулж ирсэн. Пүрүүган номыг болохоор нэг цахим орчинд пүрүүган маань биеийн чиглэлгээд хөдөлгөөн өрнөсөн шүү дээ. Тэгээд холбогдоод тэгээд Монгол шуулгангаар дамжуулаад байсан. Тиймэрхүү замаар ном олж авсан. Тэгээд ойрхон болохоор хот их явна. Хот ихэд хотын хот бол заашгүй ордог газар маань номын дэлгүүр. Энд номоо цохоо гэдэг. Одоо бас гоё болж байна. Хямдралууд сайн зарлж байна. Тэр үеэр нь бас очиод авчихна. Хөвлийн газруудаар явна. Энэ номууд бол бүр одоо дээр үеийн номууд байна. Энд бол яг сүүлд авсан номууд, дээр үеийн номууд бол дээр үеийн номууд. Энд ингээд энийг бол мэргэжлийн номууд. Энд бол миний яг сүүлийн үед нэг эзотерик парапсихологи гэж яг сонирхоод уншаад тэр чиглэлийн номууд байдгийг. Ер нь хүн бол урлаг спорттой ямар нэгэн хэмжээгээр сонирхож явах хэрэгтэй гэж боддог. Юу ч сонирхдаггүй хүмүүс бол бас нэг жоохон сэтгэлгээ их явцсан гэдэг. Ажил гэж ярих юм бол одоо клиник сэтгэлгээ гэж ярьдаг юм л тухайн нэг хүнд уншиж авах гэж яхад олон талаас нь бодож олон өвчнөөс ялгаж уншлахад бол ном уншснаар бол жоохон хараа илүү хүн сэтгэдэг болж байдаг байж магадгүй гэж боддог. Өөр бол одоо гоо сайхны таашаал хэрэгтэй хэрэггүй бохомдох шаардлага. Олон сайхан ном байж хаад дэмий кино, дэмий мэдээлэл, сөрөг янз бүрийн юм унших сонирхох шаардлага байдаг. Өөртөө амар тайван, амгалан байж. Номын тухайд бол миний одоо ингээд баг өрөө болгонд ном бичдэг. Онцлогын өрөөнд, энэ өрөөнд, зочны өрөөнд. За тэгээд зарим хүмүүс дургуул байдаг юм хэлээ. Наалын өрөөнд ч ном байж л хэрэглээ хэрэгтэй. Хэрвээ хэн нэг хүн миний номыг нойлоор тавьсан бол би бол хэмцэглэхгүй ямар ч гэсэн бүр дараа хайчих хүн байна хаддаг юм байна гэж бодоод номыг нэг өөдөн дээш нь залхахтай биш хамгийн гол нь энийг хэрэгжилж ухаарлыг авах. Ер нь л хэрэглээнд оруулах нь чухал байна. Тий одоо хийж өгдөг ш. Бас номыг тавилга болгоод хүмүүс байна л та. Одоо их гадна тэнх гоё өнгөлөг авцтай. Тэгээ одоо их Чингис хаан ч гэдэг юм уу Монгол улс ч гэдэг юм уу ингээд тэгээд род ном ярих гэхээр ядгүй. Би хаан номын доо номуудыг мэддэг. Тийм хүмүүс байх гэсэн байдаг. Одоо нийтийн номын сан дээр бас нэлээх үйл ажиллагааг зохиолчтой хамтарч хийдэг гэж байна. Номын сангаараа хэрэг үйлчлэл. Номын сан дээр нь банк яг үнийг хэлэхэд нэгдүгээр гасан ном бол нэг авч чадахгүй шүү дээ. Одоо санхүүгийн хувьд ч гэсэн завчлооны хувьд ч гэсэн хоёрт бол бас заавал авах шаардлагагүй. Зүгээр уншчихаар тийм номуудыг бол манай номын сан бол цахиалга их явдаг. Ялангуяа ветеранаас бол за одоо тийм чаач гэх юм уу. Манайд нэг тэтэн төгрөг аймагаас ороод ирлээ. Ямар ном цахиалга. Тэр ном бараг хүрээд. Тэгээд өөр том армануудыг ч юм уу нэг хүмүүс өөрсдийнхөө санаатай хүрээгээ захиалждаг болохоор номын сантай бол нэлээд хайцсан шүү. Гений номын санд бол яг заавал өөртөө байлгамаа сандатаад идэх ном авчдаг. Хэрэг болгоод. Ер нь залуучуудын ном унших хандлага энэ аймагт хэрэг явагдсан. Ном яг хаа ер нь бол сүүлийн үед их их уншдаг болж байгаа. Одоо 20 жилийн өмнө 20 гаруй жилийн өмнө намайг хангаахад төгсөж явах үед бол юу номтой байсан. Одоо бол залуучууд их ном яг хаа манай бас нэг хэдэн залуучууд байдгийн номын клуб ажиллуулаа заримдаа манай эмнэлгийн сургуулийн зааланд тэр цуглая гээл тэр хамгийн сүүлд авсан ном авцаж өгөөч та яг ч өгөөч. Тэгээд залуучууд бол яг илүү өөрийгөө хөгжүүлэх бизнесийн талын тиймэрхүү номоо сонирхож байна. Манай аймгийн утга зохиолын салбарын хувьд бол унших зохиолчийн уулзалтын номын сантай хамт зохион байгуулалтын хүүхдэд чиглэсэн уулзалтуудыг аймгийн салбарын зохиолчдоос бас хүүхдүүдэд уулзах уулзалт зохион байгуулдаг. Энд амьдраад бараг 20 жил болж байна та. Цэнхэр алсын чимээ бол яхааргүй нутаг усны тухайс нэлээ байгаа болов гэсэн тийм бодол төрж байна. Бид нарт бас номоос нэг шүлэг зөвлөж бас уншиж өгч гэж хүсэж. Энд би Голсонбор нутагт ирснээс хойш чойрын бод сасан хайхан гэдэг одоо энэ орнуудынхаа байгальтай холбоотой шүлгүүд байна уу одоо дараагийн төвд гарах баг. Энд бол миний төссөн нутаг дундгой аймаг 3 сайхан сум. Энэ бол ингээд их газрын жолоо гэдэг. Цэцэнд байгаль.
Энэ номын авсан зургийг миний төлсөн дүү олон зохиолчдын гишүүн Өнгөлцөө зурсан. Олон байшингийн дунд хаяа нэг гэр барьчихаар одоо бас энэ яваад өчхөө гэцгэх юм. Өвөг дээдсээс өвдий хүртэл амьдарч хэлсэн гэр минь өнөө харин талигаачийн таних тэмдэг болоо юу. Өнөөх олон хүнтэй нийслэл хот минь бас л өдөр бүхэн гэрэн ад үзсээр сонсогдно. Оронд нь харин чигтэй шавар тагцны олон хятадууд гэлд суудаг болсон гинэм. Талигаачийн эсвэл хятадын таних тэмдэг болчихвээ гэрүүд минь. Одоо энэ нийтийн байшингуудын донд байж бол нэг байшингийн гадаа хэр очих хүмүүс гэдэг. Тийм шүү дээ. Тэр байшин түүнээс авчиж байгаа. Тийм юм зэг санагдаад. Хөдөөгийн талаар маань хятадуудаас мал тий төв авч одоо баг 10-20 мянган малтай хятад байна гэж яриад шүү дээ. Монгол хүмүүсийн нэрнтэй. Өдөртөө ажлын ачаал хэрэг хаа. Ажлын ачаал нэг дэх хоёр дахь эхний 7 хоногийн эхний 2 өдөр бол 20-аас 30 хүүхдсэн. Тэгээд сүүл тийшээ гайгүй 10-15 хүүхдэл үзсэн. Тэгээд хажуугаар нь жижиг хийн асан дуудлаганд явна. Манай Арлааны ночи хийсэн гоё үгээд уран бүтээл хийхэд сэтгэлийн тогтоох хэрэгтэй гэж. Тэгээд яг ажилтныг аваад бас тийм шүлэг бол нэг гоё санаа авч ижил нэг хүүхдэн өөрсөн гараад их тэгэл социализм үед бүх зохиолчд маань дандаа ямар нэг ажил хийгээд хажуугаар нь агуу уран бүтээлээ тойрвсон шүү дээ. Тэрнээс одоо би одоо зохиол бичний өнгөцөхгүй ч гэдэг юм тийм юу ах вэ? За тэгээд аймагт хүрэлцэн ирээд бас зохиолч уран бүтээлчтэй бас уулзаа ингээд явж гин. Тэгээд танд бас тантай ярилцсан. Тэгээд таны номын руу үзчихсэн баяртай байна. Тэгээд номын ертөнц нэвтрүүлгийн хамт олонны зүгээс одоо зохион байгуулдаг номын баярын үеэр эрхлэн гаргадаг сэтгүүлээсээс өргөн барья. Тэгээд дараагаас хотод номын баяр дээр уулзах байхаа. Тэгээд бас аймгийн сонь сайхан тэмдэглэлийг бас дараагийн сэтгүүлтэй гаргах болно. Танд энийг бас өргөн барья. За баярлалаа. Номын баяр дээр уулзна гэдэг ерөөлт их бэлгшээж байна. Дараагийн номын баяр заавал очно. Эрхэм үзэгч та бүхэндээ энэ 7 хоногийн шилдэг бестселлерийн баримтат бүтээлийг танилцуулах гэж байна. Бүтээлийн 10 дугаар байранд Дэлхийг захирч буй 30 эрхэм хэмээх уран бүтээл орсон байна. Энэхүү ном нь өнөө цагт хамгийн нэр нөлөө бүхий 30 эрхмийн талаар гарсан байгаа. 30 эрхмийн багын дурсамж болон амжилтанд хүрсэн карьерийн талаар өгүүлж байгаа. Америкийн ток шоуны хатан хаан болох Офрагийн Миний мэдих сайхан зүйлс хэмээх ном нь жагсаалтын 9 дугаар байранд оржээ. Жагсаалтын 8 дугаар байранд Мос өдөр хэвлэлийн газраас эрхлэн гаргасан Оксфорд англи монгол хэлний төлбөрчиг оржээ. Жагсаалтын 7 дугаар байранд орчуулагч мөнх тэгшийн англи үг зээжлэх 100 нууц арга хэмээх ном орсон байна. Жагсаалтын 6 дугаар байранд Мос өдөр хэвлэлийн газраас эрхлэн гаргасан Оксфордын өврийн төлбөрчиг оржээ. Жагсаалтын 5 дугаар байранд зохиолч Сандбергийн Өөдөө тиймүүл хэмээх ном орсон байна. Энэхүү ном нь эмэгтэйчүүдийн ололт амжилт болон эмэгтэй хүний үн цэний талаар өгүүлэх ном лээ. Жагсаалтын 4 дугаар байранд Юмжаагийн цэдэн бол хэмээх түүхэн ном оржээ. Бестселлерийн 3 дугаар байранд Японы нэрт зохиолч Хирошигийн Өглөөний хүн хэмээх зохиол орсон байна. Жагсаалтын 2 дугаар байранд зохиолч Дракерман Бибе оржээ. Энэхүү ном нь Франц хүмүүжлийн нууцын талаар өгүүлдэг лээ. Ингээд энэ 7 хоногийн шилдэг бестселлер номны 1-р байранд Цөхрөл намайг хатуужуулж, найдвар намайг урагшлуулдаг хэмээх ном орсон байна. Энэхүү ном нь бүгд найрамдах Солонгос улсын анхны эмэгтэй ерөнхийлөгч болох Пак Гинхегийн амьдралын түүхийг харуулсан ном байна. Don't worry, this aroma can't be described in words. Astringent aroma of fresh Ahmed Ceylon tea invariably brings us back to the place where we are happy. Ahmed tea. Difficult to imitate, impossible to repeat.
Номын ертөнц нэвтрүүлэг Говьсонбор аймгаас үзэгчдэд хүрч өндөрлөж байна. За энэ аймгийн хувьд бол Отгон аймаг хэдий ч гэсэн одоо гайхамшигтай аймаг байгаа. За Хүүхдийн овоо, Цоорхон аршаан, за мөн Чойрын богдуул, Чойрын хийд гэх мэт одоо гайхамшигуд байдаг. За бидний нэвтрүүлэг одоо өндөрлөх гэж байгаа энэ хэсэг бол ард иргэдийн ярьдгаар бол нэр нь мэдэгдэх Баатрин гүшөөний өмнөөс нэвтрүүлэг манд хүрч өндөрлөж байгаа юм аа. Тэгэд энэ удаагийн нэвтрүүлэгтэй хамт байж Говьсонбор аймгийн Номын ертөнц царай хэлсэн үзэгчдэд баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээр дахин уулзъя. Баяртай үзэгчдээ.